янчгагийн гарах юм шиг. Ээж. Хэлсэж. Ээж. Яа. Сошь хүн дуудаад татцсан. Би яах гээд хүн байн дуудаад байгаа юм яасан? Тийм дуу баачлаа. Нөгөөх чинь баацсан уу яг тэгж. Чи сууч. Үгүй чи миний охин. Өдөө 5 6 дараа ингээ охин байж. Үгүй чи гэртээ 3 4 дүүгээ хардаг үсттэй чинь ганц өдрийн нэг алхамжийн амьдыг хараад өгчүүчтэй. Үг нь гайгүй бие даацсан да. Болохгүй юм бах та. Миний охин тэр 0 цаг аваад өөрөө гач. Яа, нэг энэ хоёр амьтан чинь чадах юм уу? За чаднаа. Үгүй энэс нэг явуулах юм. Үгүй тийгээж. Энэ сар 6 биш тэгэл 100 л та нартай уулзаж суух юм да. Хайрын тийм ээ. Дараа жил тасраа явах уу? Ээж. Яаваа чи ч одоо баян хүн ярьж яав. Харин үлсөө. Энэгээр дүүрээ юм байхад чинь би алуу энэ хүүхдүүд ч өстө тайван суулгахгүй. Мэ энэ минийг аваад цаашаа тоглоод ингэж идэлтэй тоглож моглолтоо чи ч одоо яасаа хайшин хүүхдүүд чинь тоглоод байж идэг үсттэй. Яа нэ энэ хоёр хүүхдүүд хоолшгүй чихэрж юмсан. Би яадгийн хүүхдүүд угаасаа чихэрж юмс иддэг үсттэй. Бараг тансаглаж штэ. Тийш дээ бидний багт яадаг байлаа та. Өөе. Янжин чи яа тийш хүзрөөний хараад та. Одоо энэ хөдрөө болтё. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Энэ гадаагаа хоёр хүүхэд танаа хүүхдүүд үү? Тийм манай хоёр хүүхэд яасан юм бол? Энэ урд талын гол айгүй их урсгалын ширүүн. Энэ жалга дав ихтэй энүүгээрээ сянзан мөрийн хүмүүс их яваад идэг хгүй. Би одоо нэг ээл солих гээд буух гээд байна. Хүүхдүүдээ жоохон анзаарахгүй бол Мөнгө төгрөгөө төлж амралтанд тавьсан биш зүгээр загнуулчих юм байл да. Үгүй мөнгө төлсөн биз дээ. Нэ төлсөн. За уучлаарай чи авчнаа. Одоо уул нөгөө аауд нь ирж байгаа юм. Тий. өөр хүүхдүүдтэй тоохгүй ингэж аялж маялж гэж юу ах вэ?